хүн гарвал орж гарвал оруулж байгаа. Ажлын утасынхаа дууг авч хаах уу би? Ханаа энэ юм. За лайв болсон байна. Харин төргийн үзэгчтэй. За орон нутгийн сонгуулийн сурчлагаа өнөөдөр тэг цагаас хаана. За яг энэ цаг үед бид мэдээллийг хаан улд дүүргийн 15 дугаар хороо за сонгуулийн 10 дугаар тойргоос мэдээлж ажиллах гэж байна. За миний хард харагдаж байгаа бас энэ байшилд арчсан намаас нууц материалууд ерэн сурвалжлах цуврал нэвтрүүлгүүдийг үзэгч тавханд бэлтгэн өрдөг сэтгүүлч бууд арагчаа иргэдэд төлөөлнө хэмээн нэр дэвшиж байгаа. За түүнтэй бас цөөн хором ярилцаж байр суурийг нь хөргөж ажиллая. Рамэнд сайн байна. Шууд дамжуулаад ороод ирлээ. За ажил нь тавтай юу? Тавтай сайхан. Сонгуулийн сурчлагаа хаалаа иргэдэд төлөөлнө гэж зөрж зүтгээд нэр дэвшигч болчихлоо. За иргэдийн байр суурь ямар байна? Иргэд сонгогчтой ер нь уулзаж амжив. Амжлаа азар манай энэ хаан улд дүүргийн 15 дугаар хороо маань яг дандаа байшин хороолоос бүтсэн. Тэгээ манай энэ 10 дугаар тойрог маань өөрөө яг цэвэр энэ 15 дугаар хороон дээр төвлөрсөн учраас яг бүтэн тойроход бүрэн боломжтой байж байлаа. Тэгээ миний хард бүхэл бүтэн арчсан нам гэдэг энэ том улс орныг хамаарсан том институт ажилласан учраас ерөөсөө бүхэн тараах материалын маань одоо бүгдийн айл хөлд нь ухуулагч нарт харааж өгөөд ингээд том нүсэр баг ажилласан учраас маш амар хялбархан 14 хоногийг өнгөрүүллээ. Тэгээд өнгөрсөн хугацаанд ингээд тойргийнхаа сонгогчтой уулзах үеэр бол хүмүүс одоо маш гоё таньж гэн талархаж хүлээж авч гэн. Тэгээд одоо та хэд шиг энэ залуучууд маань орж ирж энэ буруу бутхайг ичдэх юм байна. Энэ одоо авилах хулгайг зогсоох юм байна. Итгэж дэмжиж байна гэсэн одоо маш сайхан хүлээж авсан учраас найз нөхдөд маш баяртай л байлаа одоо. Сонгуулийн сурчлагаа хаах хүртэл маш завгүй л ажиллаа. Ер нь баг ингээд яриа авъя гэхэд ч олдохгүй шахвал завгүй шахуу хуваартай ажиллах шиг болоо тэгж хараглаа шүү дээ. Тэгээ энэ ер нь манай энэ хорооч хэдийгээр ганцхан 15 дугаар хороо гэж боловч 13,000 сонгох шүү дээ. Тэгээ харахад энэ чинь ингээд нэг дорооноор хэсгээд дээрээс нь харахад нэг цөөхөн байшин байгаа юм боловчиг нүсэр олон хүнтэй ерөөсөө. Тэгээ орчныхаа нөгөөдөр орой хүмүүс явж байхад амдаж тасвал нэрээ уцаа тараагаад намайг дэмжээрэй, над тэтгээрэй гэж ингээд явж байлаа да. Иргэд сонгогчтойгоо уулзахад нийслэлчүүд бас яг энэ тойргийн иргэдэд нэм тулгамдсан. За бүр яг та бүгдэд итгэж эндээс ажиллаа эхлүүлээрэй гэж захиж зөвлөлдөж байгаа зүйл нь юу байна? Ерөөсөө энэ 15 дугаар хорооны тулгамдсан асуудал нь юу гэхээр энэ чинь ерөөсөө шинээр засвар хийх цэцэрлэг хуулийн байгуулах юмш боломжгүй болгоцсон юм байна. Ерөөсөө Монгол Ардын намынхын энэ олцсон газар булан цөөн бүрийг ингээд байгууллагууд болгоод бетонын ширэнг бий болгоцсон. Хүүхдүүдэд хөтлөөд явах газар байхгүй, нарлаад суух одоо зогсоол хэдүүлээ. Ногоон байгууламж байхгүй. Ганцхан байгаа нь гандын хөшөөдөнд жижигхэн ногоон чөлөөнийг хаашаашаа нэг 4 метр, тэгтээ 100 м уртаа тийм ногоон байгууламжтай өөр юм байхгүй. Тэгээ машины зогсоол ерөөсөө огт байхгүй. Одоо энэ ажлын өдөрч төр, амралтын өдөрч төр энэ тэр тусмаа рапид хурд хотгоныхан бол битүү машинтай. Та бүхэн орж ирэхдээ бол хамаал идсэн байлгүй. Ерөөсөө энэ чинь бол ерөөсөө одоо ерөөсөө энэ чинь юу дутагдж байна вэ гэхээр нэгэнт ингээд машины пиг төвлөрөл болсон хүний ийм амар төвлөрөл бий болсон юм чинь энэ ерөөсөө стандартны зүйлээ тийм нэг хүүхдүүдийг явдаг тийм дугуйн зам ерөөсөө нэг тийм зүйлийн шинэ шийдэх боломж байгаа болохоос өөр ерөөс хийх юу ч байхгүй болсон. Ямар ч шийдлгүй болчихсон. Тэгээ иргэдний нотгоноос гарахын тулд орохын тулд маш их хэмжээнд зүгжирэлтэй болсон байдаг. Тэгэхээр энэ асуудлын одоо жоохон яана гэж одоо ихэд дөрмөд хэцүү болсон тийм байдалтай. Нэлийн сайн төлөвлөлт гаргаж ижилтэй. Тий, тэгээд энэ ерөөсөө энэ 15 дугаар хороонд дээрсэн байгаа энэ хор тавдар нь ерөөсөө гол гайн юу вэ гэсэн чинь хоон плаза л байна. Яагаад вэ гэхээр хойдлын энэ олимпийн гүүрийг даваад маш их хэмжээний дөрвөн урсгалтай машины урсгал ороод ирсэн чинь хоон плаза дээр очиод яг хэмжээний гайшиг татцсан нэг тийм ерөөсөө хот төлөвлөлтийн хамгийн ноцтой том алдаа нь энэ л байгаа.
Тэгээд энэ барилгыг яагаад хэнд өгсөн бэ гэсэн чинь нөгөө л Монгол Ардын намын албан тушаалтан байсан Самдөө гэдэг хүний газар дээр тэр байшин босоод ингээд ерөөсөө энэ чинь ерөөсөө энэ Home Plaza гэдэг барилга байгаагаас болоод энэ хорооллын иргэд ерөөсөө орж чадахгүй гарч чадахгүй байнгын төвжирэлт. Үргэлжийн мөнхийн төвжирэлт. Өдөрт чи бодоо 4 цагийг зам дээр өнгөрүүлдэг. 60 тэрбумын схемийн автор шүү дээ тий. 4 жил биш өнгөрсөн 8 жилийн хугацаанд яг энэ хавийн иргэд 1.4 жилийнхээ амьдралыг хамгийн идэвхтэй өдрийн цагийн амьдралаа зам дээр өнгөрүүлсэн байгаа байхгүй. Энд чинь амар харамсалтай байгаа шүү дээ. Гэр бүлдээ зориулах цагаа, хүүхдүүдэд зориулах цагаа 1.4 жилийн 8 жил 4 жилийг ингээд өнгөрүүлсэн байна гэж судалгаан сайн гараад ирэхээр харамсалтай байгаа. Тэгээд улсын хурлын гишүүн жаргалан бид нар дээр ирж одоо уулзсан. Тэгээ ерөөсөө энэ Home Plaza-г бол яг хуулийн хүрээнд нь нөхөн олгорын нөгөө тодорхой хэмжээг нь нураах ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар энэ замын хөдөлгөөнийх нь улсын сайжруулах арга хэмжээг авах бүрэн боломж байна. Гол нь энэ 15 дугаар хорооны иргэд чинь та бүхний хэмжээ гаргаад ирэх юм бол дүүрэг нийслэл их хуралдаа хамтраад энэ асуудлыг маш усаар тавья гэдэг бол хэлсэн. Тийм байгаа. Тэгэхээр яг энэ иргэдэд төлөөлөё гэж зүтгээд энэ орон нутгийн сонгуульд өгч үзэх болсон шалтгаан нөхцөл өгөгдөл нь хаанаас байв? Энэ талаар төгжир шүү дээ. Найс нүглэг гэрээсээ гараад би энэ хаан улд өргөд би 10 жил амьдарч байна. 10 жилийн өмнө хаан улд өрг маань хов хоосон байсан байхгүй. Хов хоосон байсан. Тухайн үедээ хотын хамгийн гойс хэрэгхэн, хамгийн гой төлөвлөлттэй ийм гой дүрэг байсан. энэ тайван. Тий, би нисгээс номын сан хүртэл явхад чи боддоо өглөө 7:30-аас гэрээсээ гараад 8 цагт би ажил дээр очсон байдаг шүү дээ. Сүхбаатарын талбай дээр ийм гой дүрэг байсан байхгүй. Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ хаан уулын дүрэг дээр энэ урд нь энэ зайсанд гаргасан алдаагаа хотын төвийгөө энэ муухай бозрлсан алдаагаа бүгдийг нэг давтаад шин суурьшны бүс болох Яарамгийг ямар муухай болгосныг одоо харна. Тэгээ эдгээр гаднаас нь шүүмжлээд гаднаас нь яриад болохгүй юм байна. Би нэг алж чуулгаа чинь буруу булгааг нь илчлэлээгээд тэр тухайн л хүн өөрчлөгдөг болохоос ш тухайн нам нь институцэнд байгаа тохиолдолд энэ юм засрахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ерөөсөө энэ ардчилсан намаас над руу санал тавиад биднэрт яг энэ олон нийтэд дуу хоолойгоо хүргэсэн шиг хүргэж чаддаг. Тэгээд энэ нийгмийн буруу булгаатай цогцоо тэмцэж чаддаг залуучууд хэрэгтэй байна. Одоо бид нэр энэ ардын нам гэдэг мангасаас энэ нийслэлтэй авмаар тэр тусмаа дүүргээ авармаар байна. Тиймээс чи орж ирж нэр дэвшээчээ гэдэгэнгүүд нь уг саналыг нь талархаж үлээж аваад оролцсон асуудал. Түүнээс биш би бол нэг тийм улс төр рүү орох гээд үхэлдээ лалуун тушаал руу дайрах гээд үхэлдээд байсан ерөөсөө байхгүй. Яг төлөөлөгч болоод сонгогдох юм бол хэрвээ 15 дугаар хорооны иргэдүүд нам гаргаж ирэх юм бол би бол төлөөлөгч болонгуудаа нэг агентлагын дарга болоод эсвэл нэг албан тушаал хөөцөлдөд явах юм ерөөсөө биш. Тэртээ тэрнгүй би өөрийнхөө ажлыг хийгээд хангалттай сайхан үн цэнийг бий болгоод ажиллаж байгаа юм чи тэр ажлыг сэтгүүлчийн ажлыг хийгээд явна. Тэгтээ нэг гоё юм байгаа. Төлөөлөгч хүнд цалин байхгүй, урамшуул байхгүй, юу ч байхгүй боловч яг энэ хаан уултай холбоотой бүх мэдээллийг төрийн тамгатай албан бичгийг хаан уул дүргийн эрдэнэ төлөөлөгч гэсэн төрийн тамгатай бичиг явуулаад бүх мэдээллийг авах бүрийн эрх надад ирэх юм. Тэгэхдээ бид нар нэг баримтыг болох гэж яаж зовдөг вэ? Бид нар дамжуулаад таны үзэгчд бүх мэдээлэлээр хангагдчих нь байна шүү дээ. Хаан уул дүрг тэр чигээр хангагдана. Та бүх хүмүүст хангагддаг шүү дээ. Би төрийн бичиг тамгатай бичиг явууллаа аваад ирнэ. Агентлагын даргаыг нь би артаас нь хөөцөлдөд олж чадахгүйсэн бол төлөөлөгч хүн уцтаа дуудахад тэр хүн наа тэр гүүж ирэлт гэдэг л аахгүй. Тэгэхээр ерөөсөө энэ хаан уул дүрэгт энэ цаашдаа энэ эх 4 жилдээ гарах хулгай лойрыг бол будаа болгон зүгээр. Ерөөсөө сэтгүүлчийн ажлыг мэдээж иргэдийн төлөөсөн шиг төлөөлнө. Би хоёрын хооронд сонгогдчиход нэг суудлын бүглээс болоод нэг аль нэг намынхан ингээд нэг хийсэн үгээр нэг төмбөгөө сууж идэх хүн биш. Миний микрофоныг хаахад би өөрийнхөө микрофоныг асаагаад босоод ирэхэд будаа болгоно шүү дээ ерөөсөө. Ер нь эрдэнэ сурвалжлах чиглэлээр бичдэг, нийтлдэг видео контентууд бүтээдэг сэтгүүлчид бас их зоригтой байдаг шүү дээ. Зориг зүрхтэй байдаг харагдаг. За бас нэг асуултаа одоо яг энэ улс төр дотор нь ороод нэр дэвшигч болоод те энэ иргэдийн хурал сонгогдоход ингээд явж байхад зарим нэг булхаалаа хэр ойроос ажиглагч чинь одоо нэр дэвшигч зарим хүмүүсийн мэдээлж байгаагаар их мөнгөний өдөө сүр зогсож байна гэдэг зүйлийг мэдээлж байна. Тий, азар яг манай энэ 15 дугаар хорооч өөрөө амьдралын төвшинг сай те бүгд ядчил орон сууцнд амьдардаг хүмүүс аахгүй юу. Тийм болохоор бол нэг 5 10 төгрөгөнднээс худалдагдаа саналаа өгч гэж би бол огт бодохгүй. Миний ойхон тийм орж ирэхгүй байна. Тэгтээ өнгөрсөн 14 хоногийн хугацаанд ингээд ажиллаж байхад багцлана гэнэ үү? Би одоо нэг улс төрд анх удаа л орж иж болохоор мэдэхгүй байна. Хайрцлан багцлан ч гэнэ үү ингээд янз янзын хүмүүс ингээд нэг бүлэг болгоод хэд хэдэн цаас өгөөд ингээд сандын авдаг тийм авахыг оролдог тийм явуургай ажиллагаа бас харагддаг юм байна. Тэгээ сонсогдож байна. Би өөрөө яг хараад тэр мөнгө тараасыг нууц хараагүй ч гэсэн яг ингээд шахаад ингээд явдаг тийм юм байна гэж. Хоёрдугаард болохоор хүмүүс намайг нөгөө одоо энэ бусад энэ өсөлтөгч намнуудтайгаа харьцуулах юм бол хамаагүй илүү ингээд таниад байгаа болохоор нөгөө хэд чинь нөгөө гарахын маань одоо илүү ранктай байгааг нь мэдэнгүүдээс сөрөг ажиллагаас явуулж эхэлж байна.
амар муухай хорлонтой. Одоо би 2024 оны 4 сарын 9-ний өдөр Дархан улаан аймагт томил дээр яваад хонох үедээ нэг 10 жилийнхээ найзтай тэдний их нэртэй ингээ өөрийнхөө хамт явсан багийнхантайгаа нэг коктейл баарнд суугаад нэг орой нэг шот мот уужгаа тийм видео хийгээ оруулсан байсан. Тэгсэн чинь 4 сарын 9-ний өдөр Дархан улаан аймагт хонохдоо намайг би одоо төмөр замын буудлыг нөө би амьдралдаа тийм бууд байдаг мэдгч чүү. Тийм буудалд одоо нэгэн эмэгтэй жирэмсэн болгоод хохироцсон ч гинөө. Нөгөө эмэгтэй нь одоо ингээд 6 сартай тэгээ охин хөвгттэй гэж гамаа жирэмсэн болцсон ингээд над руу одоо мессеж өвчээл над руу залгаал. Чи одоо ингээд эмэгтэй өнөг гомдоолоо байрлаа гэх. Тэгээ би ч бас хамдраггүй чи юу яриад байгаа юм би. Хизээч болоогүй юм гэж бодсон чинь ингээд сандраад тэгэнгүүт нөгөө хэд чинь ингэж л байгаа юм байна л да. Одоо нөгөө миний нэр хүндийг унаахын тулд миний одоо үн цэнийг гутаахын тулд тийм хамгийн муухай явааргүй юм хийж харлуулах технологи руу орж байна. Тэгэхээр эдгээр яагаад ийм ажил хийж байгаа вэ гэхээр надаас айжгаа болохоор ингэж байгаа. Одоо бусад төлөөлөгч нартай ингэ бодох юм бол надад нэг давуу тал байгаа нь микрофон байгаа байхгүй. Намайг бас маш ихээр дагдаг, үздэг, бас арт хүн байгаад байгаа байхгүй. Давуу хүчтэй, дабл хүчтэй гэж олныг тараад дүгнээд нь штэ тий. Тийм учраас энэ хүн ороод ирэх юм бол одоо бид нэр өстө нөгөө ингээ хулгай туслах бүх боломж юм чагтлаад наач алчны тиймс ямар ч хамаагүй аргаар тэнийг ялгдуулъя гэсэн тийм технологи яваад байгаа болохоор энэ юмд нь хаан уул дүүргийн 15 дугаар хорооны ирээдүйн битгий итгээрээ намайг одоо сонгуулийн хугацаанд яаж гоё дэмжиж хүлээж авсан бэлээ яг тэр сэтгэлээрээ байгаарай. Би болохоор нэр цэвэр нүр цагаан хүн байхгүй. Энэ хулгайс нар шиг би хүн ерөөсөө биш байхгүй. Тэгээд сэтгүүлчүнд хувиршгүй ихтгэл үнэмшил худалдаг шүү үн цэн байдгиймаа гэдэг би өнгөрсөн хугацаанд хийсэн олон 90 сурч төдгийг харуулсан юм аа. Монголын хамгийн баян, хамгийн хөгжтэй, хамгийн их мэдээлэлтэй хүмүүстэй би яагаад тэмцээд байсан. Яагаад гэвэл хэдэрт намайг одоо хэрвээ би нэг тийм хямдхан хүн байсан бол маа чи энийг ав дугаавал, тэрийг ав дугаавал, наатахаа болж гал дугаалах ч би дугаа болдгоо байхгүй. Болгож чаддаггүй байхгүй. Тэгэхээр эх жилүүдэд ч гэсэн би та нар маань надад итгэх юм бол би итгэлээ чинь даасан шиг даана. Ёстой бодоо болгоно л гэдэг хэлмээр байна да. Танай залуус маш ирч хүчтэй штэ. Өнөөдөр ч ер нь ингээл тойрол яриа аваад мэдээлэл цуглуулад явж хахад тэгэхээр одоо энэ нэгэнтээ бохор технологид бас иргэд итгэлгүй хэрсүү болсон байна л та. Магадгүй одоо нөгөө сонгуулийн сурчлагын хаагдахтай зэрэгцэн маш их одоо гүтгэлгүүд явагдах ч юм уу иймэрхүү байхыг үгүйсэхгүй. Дээр нь одоо бид нар хаалгаараа гараад нүүр тулж байгаа бүх асуудлууд энэ орон нутгийн сонгуул иргэдийн төлөөлөгчтэй сонгох сонгуультай нэг толгойд. Дээр нь одоо төрд одоо 126 гишүүн сонгогдсон хүмүүсийн бүхэл одоо том жижиг хулгай ловрыг хийхэд яг л энэ иргэдэд төлөөлж сууж байгаа хүмүүсийн оролцоо бас их байдаг, шат амжилах нь явдаг учраас ийшээ бас залуус маань зориглон орж хүчийг үзэл гэсэн сонголтуудыг хийлээ гэж харсан. Тэгээ хүмүүс болохоор энэ улсын хурлынх нэг л одоо хамаг юм хийх ёстой гэж гишүүдэд нэг хашаа хорооны асуудал гарсан ч цэцэрлэг байгууламжийн асуудал гарсан ч газар хорооны асуудал гарсан ч их хурлын гишүүдийг нэхээ зөвхөн загнаад байдаг. Гэтэл тэр чинь яг хуулийнхаа дагуу болохоор эрдэнэ төлөөлөгчд нь байдаг. Яагаад энэ эрдэнэ төлөөлөгчд гэдэг зүйлийг гараад ирсэн бэ гэдгээр эн чинь ганцхан Монголд байгаа ш дэлхийн нийтэд байгаа асуудал шүү дээ. Ерөөсөө энэ хороонд амьдарч байгаа, энэ дүүрэгт амьдарч байгаа хүний өмнө тулгамдж байгаа тэр нийгмийн асуудлыг хамгийн сайн мэддэг хүн би л байхгүй. Энд чинь яагаад үжирэл үсээд байгаа юм? Энд чинь яагаад асуудал байгаа юм? Ер нь энэ чинь байгаа сургуулиудад нь яагаад хүрэлцэхгүй байгаа юм? Хэдэн сургууль нэмэгдэж энэ асуудал эхлэх юм бэ гэдгийг би мэдэх байхгүй. Тийм учраас иргэд өөрсдийнхөө хамгийн сайн мэддэг асуудлыг өөрсдөө шийдээгээд үндсэн хуульдаа тэр төсөв мөнгөө захиран зарцуулах эрхийг төлөөлөгчд нь олгоод түүнийхээ хэрэгцээг нь засаг дарга нь хангаад төлөөлөгчийн түндэ хяналтаа тавиад явдаг ийм юм аа. Тэгэхээр энэ хороонд тулгамдж байгаа ямарваа нэгэн асуудал байлаа гэхэд би одоо ингээд миний фэйсбүүкийн маань хүн болгол мэдэх юм чинь хүсүү үе дамтруу чатчихад би хариу өгнө. Тэрийг нэг дагаа үйл ажиллагаагаа явуулна. Хэрвээ тэрийг нь асуудыг тавиад ингээд шийдэхгүй байх юм бол бас нөгөөдхийн ингээд нөгөө өөрийнхөө сорос багтаагаа очиод ингээд олон нийт харуулад үзүүлээд асуудлыг яриад хүмүүстэй асуудлыг гацаагаад байгаа хүмүүст шууд уулзаад ингээд яваад ирэхэд тэр асуудлууд тэр дорохноос шийдэгдэнэ. Дээр нь бас хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчд бас алдаж гიშгэх хэрэггүй хүмүүс байдаг шүү дээ. Амьдрал нь, ажил нь бүх юм нь олон нийтийн нүдэн дээр ил явж идэг. Тэгээд маш олон онц ноцтой мэдээ сурчлага контентуудыг бэлтгэсэн ч гэсэн нэг л алдаанаас болж өмнөх бүх амжилтаа бас үүсгэж гээд байдаг учраас маш л одоо хичээж ажилтдаг хүмүүс байдаг ш. Тэгэхээр төрийн албанд орохороо тэр одоо хичээлд нь бас 2 дахин нэмэгдэх юм болов гэж харагдаж байна. Энэ яг төрийн албан тушаалтан гэдэгт орох. Төрийн албан тушаалтыг 4 ангилаад байгаа шүү дээ. Төрийн улс төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчлэгээний гээд бид нэр болохоор төрийн улс төрийн албанд нь болчихж байгаа. Тэгтээ болохоор бидний нөгөө нэг улс төрчнөөс шиг ингээд хоосон амлаад, хий амлаад хүмүүсийг ингээд холхин дээр нь цэцгэн ургуулад одоо алуу болчдөг хүн биш. Яг амсан бол амсандаа байдаг, хэлсэн бол хэлсэндээ байдаг. Хэлсэн амлалтаа хийж хэрэгжүүлэхийн төлөө яг чин сэтгэл зүрхлэгээ зүрхээ одоо зориулж чаддаг ийм хүмүүстэй та бүхэн итгээрэй. Одоо энэ
Монгол Ардын нам өнгөрсөн 8 жилийн хугацаанд юу хийсэн хулгай хийлээ шүү дээ. Өнөөдөр бидний ямар сайхан дүүрэг юм бэ? Ямар муухай болгоо нүдэн дээр нь доромжлоо. Одоо ингэснээрээ юу болж байгаа гэхээр бидний одоо нэг насныхаа амьдралаар бараг дэнжин тавьж байгаа давсан ипотекийн зээлтэй байр маань үн цэнэгүй болж байна. Үн цэн унж байна. Тэгээ амьдрах орчин маш хэцүү байна. Тэгэхээр нэгэнд одоо цаашдаа энэ одоо тэгтээ бүх зүйл ингээ ёроолдод болж байгаа байхгүй юу? Цаашдаа энэ гарах бүх алдаа завхарлыг энэ засварлах төвшөнд нь яаж засах юм? Шинээр төлөвлөлтөө яаж хийх гэдэг энэ бол бүрэн төвшөнд нь хийн. Хамгийн гол нь манай нийслэлийн манаас бид нэр үнэхээр гоё ань ихтэй байгаа. Би одоо ядчил төрийн орднороо шууд орох нь надад эрхэн байгаа байхгүй юу? Ороод энэ дүүргээс сонгогдож авсан тэр 3 кандидатаа тэр 3 гишүүнтэйгээ шууд ороод уулзах надад тийм боломж нь байгаа байхгүй юу? Ерөөсөө надад энэ төрийн Монгол улсын төтөг дэвшүүлээ надад орд одоо хаалттай байгаа хаалга нэгч байхгүй яг үнийг хэлэхэд. Тэгэхээр ингээд шууд асуудал шийдчих учраас боломж байна. Тэгээд надтай хамт яг энэ 15 дугаар хорон дээр хашаатын аз жаргал гэдэг сайхан бүсгүй маш боловсралтай бүсгүй хамт дэвсэж байгаа. Бидний багаарын дэмжээрээ манай нийслэлийн арчаас намын бас 6 сайхан залуу бас нэр дэвсэж байгаа. Бүгдийн дэмжээрээ дандаа л гадаад боловсролыг дэмжсэн үнэхээр мундаг залуучууд байгаа. Тэгээд бид бүхний та бүхэн багаарын дэмжиж бид бүхэн одоо энэ дүүргээ цаашдаа үнэхээр гоё авч явна. Та нарт тест нэг ажлыг яаж хийдгийг, яаж гоё өөрчлөлтийг бол ботоор нь харуулна гэдэг бол амлах байна да. Илүү хүчрэх байх тий багаар гар идрэл. За ямар ч үсэн тэгвэл ингээд өнөөдөр сурчлагаа гэж байна. Одоо бид нэг өдөр одоо тархиа тиймээ сошиал орчин гэсэн амраагаад амс хийгээд нэг өдөр нь одоо саналаа өгөө төрийн эрхээ барих өдрөөгөө өнгөрөөгөр тэгээ эргээд бас баяртай мэдээгээр төлөөлөгчдөөгөө иргэн уулзъя амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд манай салбарын маань бүх найзууд маань ирээл ингээд гоё уулзаад талархах дэмжлээл миний одоо бэлтгэсэн одоо жижигхэн историкуудын маань ингээд өөр өөрсдийнхөө одоо хаягуудаараа хэв мэдээллийн байгууллагаараа дамжуулж өгсөнд үнэхээр их баярлалаа. Тэгээд салбарынхаа бүх найзуудтай маш их баярлалаа. Тэгээд намайг итгэж дэмжих хаан уул дүүргийн 15 дахь хорооныхоо бүх иргэдэд баярлалаа. Хамгийн гол нь энэ сонгуулийн энэ нүсэр том ажлыг маш өндөр зохион байгуулж маш гоё ажилласан энэ сонгуулийн арчсан нам түүний энэ би өөртөө намын институт чинь ийм авирч өстой бодоагүй шүү дээ. Бүх юм амар гоё төвшөнд хийдэг юм байна. Зохион байгуулалттай байсан. Тэгээд энэ хугацаанд ажилласан бүх ухуулагч нар, дэмжигч ажиллагч нар бүгдэнд нь баярлалаа. Би итгэлээ чинь даах болно гэж хэлмээр байна. Баярлалаа хаалгаа минь. За тэгэхээр та бүхэнд бид хаан уул дүүргийн 15 дугаар хороо за 10 дугаар тарихт нэр дэвшигч арчсан намаас нэр дэвшигч сэтгүүлч ерэн сурчлах сэтгүүлч нууц материалууд олон цуврал нэвтрүүлгээрээ маш олон одоо бузар булхаа аль л нууц далд байдаг бүхнийг нэвтрүүлгээрээ дамжуулж олон нийтэд хүргэж байсан сэтгүүлч маань нэр дэвшиж байна. Тэгэхээр хаан уулчууд бас түүнийг дэмжснээр одоо зориг зүрхтэй ерэн сурчлах сэтгүүлч бас ингээд иргэдийн хурлаа ханшны нэгжээс нэхлээд бүх зүйлийг намынхаа залуустай бүтээн байгуулалт хийгээд ингээд та бүгдийн төлөө иргэдэд төлөөлж ажиллахаар зорь зүгтгээд нэр дэвшиж байна. Тэгээ та бүхний дэмжээрэй гэж уриалахаар байна. Нэг үний шууд амжилтын хүрээд өндөрлөж байна.